За Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын төгс 100 жилийн хойд зориулсан хурдан хязгаарлан насны нэмэртэй оролдоо хөрөмжнийгөө сагуулраад эгэнж байна. За Дундгой аймгийн төгс 100 жилийн хойг тэмдэглэж байгаа 4 дахь сум. За өмнө нь бол Эрдэнэ далай Дэлгэр цогт хулт гэж тэмдэглэжсэн байгаа. За нөгөөдөр бол Сайхан Аваа сумын 100 жилийн баяр наадам эхэлнэ. 2003 оны үед нь Дундгой аймгийн Хулт сумын Дашцүгийн Эрдэнэ жилийн хурдан хонгороо энэ даван дээр төрүүлсэн санагдаж байна шүү. Хөдөл насны нэмэртийн орлоо. Хязгаарлан насны нэмэртийн орлоо. За 20 жилөө бодлоо маргаангүй сайхан иргсэн. За бэлэг дэмбэрл мандлаа дамгтай эдэр мөнхийн урд 10 явуулсан дээр голд явж байгаа харагдаж байна. За энэ хэдэн ухчаа гараад тэр нь ойртож байгаа. Сайхан зарлнаа. За өнгөний сайхан хар баруураа гараад ирсэн өтлөөд байна да. Номерын ус замд бол хараагүй л үрээ шиг байна. За буурал үрээ дээр харж ивж байна. Ганц л буурал үрээ мордсаар хүрэн буурал үрээ. За шатрын мөнгө ирээ урдан буурал үрээ Дундгой аймгийн сайн цагаан сумын үеч олон түмэндээ бор хэмээн алдарсан Мэждэрч шатрын мөнгө ирээ. За 98 номертай 198 номертай за Одтхүүгийн номер лөө 192 номер ч өглөө. За 198 номертой хурдан хэррээ гараад ирсэн доо Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын гэж ундрах улдын мөнгөсхийн урд хэррээ өнг аваа гараад иржээ. Заагур 07 номертой зэдрээ Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын гэж мөнхөдийн ганд гэсэн сартаа хүрээ байна. Энэ Монгол улсын тод мандаа яач Төмөр Баатрын гал адрахын дамгтай урд хүрээ мордож исэн тэр баг мөн бах та. За 85 номер 85 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын гэж Эрдэнэ хотын зэдийн шин бороо байна. Өнгөлөөд байгаа бороо чинь за наагур нь 200 номертой юм уу? Хэррээ гарч ирсэн байна. Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын байж Дорж хүрийн Золонбаатарын хэррээ 3 дайр байна. За өнгөн дээрээ бол 198 номертой мөрц Эрдэнэ далай сумын байж ундрах улдын мөнгөсгийн урд хэррээ байгаа. За 168 номертой. За бүртгэл дээр нь 168 номер чи юу лээ? 169 л байгаа харагдаж байгаа юм. За өнгөн дээр ундрах улдын мөнгөсгийн урд хэррээ Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын байж мөнхөд бай солгыг даруулсан урд үлэг гараад ирсэн байгаа. За 168 за 168 номертой дэлтэй хэррээ наагур гараад ирсэн байна. За 38 урд үлэг өнөөдрийн уралдаанд тоосоо өргөж байгаа. 168 номертой хэррээ буруу талаар нь өнгөлөө гараад ирсэн. За 168 ч бол бүртгэл дээрээс байхгүй номер юм байна. За 38 номертой хэррээ харж байна. За түрүү 128 номертой Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын гэж ундрах улдын мөнгөсгийн урд хэррээ наагур нөтлөөд байгаа. 168 номертой хэррээ за 169 гэж номер бол харин байгаа шүү. За 169 номер бол Дундгой аймгийн Дэлгэр сумын гэж Сүхбаатарын Батуултын урд хэррээ байна. За энэ бараг л юм бол 160 за 41 номер за дөрөв гангарын гансгийн номер лөө. За гангарын гансгийн номер Монгол улсын авраг малчин гангарын гансгийн хэррээ юм байна. Тэр саатлын 41 номертой хэррээ. За номернууд 38 номер за түрүүн 38 номертой бор үрээ уралдаж байгаа харагдаад байсан да. За энэ удаагийн шүтлэн насны хязгаарлан насны нэмэртийн уралдаанд 38 номер. За басал бүртгэл дээр байхгүй номер шиг байх 38 номер. За 197 номертой Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын байж Шоунгийн инх дүрэнгийн урдан зэр дөрөө байна да. Шоунгийн инх дүрэнгийн зэр гэж Монгол улсын тамгатай зэр дөрөө байсан тэр зөвдөлтөнд гараад ирсэн байна. За хэдхэн хоногийн Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын түүхт 100 жилийн баяр наадамд хязгаарлан харууг нь төрүүлгэж байсан да Шоунгийн инх дүрэн уяж. За аймгийн алдарт руу бас нэлээд өгцөн байгаа болоо да 198 номертой Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын уяж. Ундрах улдын мөнгөсгийн урд хэррээ өнгөлөөд байгаа мөнгөлтэй үйсэн хэррээ. За 168 номертой хэррээ. За 169 номертойгоор мөртөгцсөн хэррээ баг мөн юм болоо да Дундгой аймгийн Дэлгэр сумын уяж Сүхбаатарын Батуултын урд хэррээ. Шин төр үйсэн 27 номертой хонгор араас орж ирсэн байна. Энэ наатлын хэррээний номер хэд вэ? За 22 Монгол улсын алдарт байж 90 болтын үйсэн соёлын дөрвөний ажилтан төр мандахын урд хэррээ байгаа. За энэ бол Монгол улсын алдарт байж жаргал сайхны Эрдэнэ төгсөн үйсэн хэррээ. Өсгөөс байгаа хэррээ нь бол Монгол улсын соёлын дөрвөний ажилтан аймгийн алдарт байж Эрдэнэ сүрэнгийн төр мандахын урд өсгөөс байгаа хэррээ явж байна. За 10 номероос гарч ирсэн байна. Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын байж Баатрын зэр дөрөө байна. Энэ урдны яваад дэлтэй зэр дөрөө 27 номертой хонгор үрээ хойноос гарч ирээд байгаа. Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын байж төдрийн эдэр мөнхийн хар гэсэн байхын за 27 номер 127 юм болоо да. За 127 номер Дундгой аймгийн Баянжиргалтын сумын байж оюун дэлгэрийн хөрөөрэй гэж байх юм аа. За номер бол одоо ер нь маш их зөрсөн юм байна да энэ. За 38 номер Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын байж ариун баярын дагуучрын
зээр дүрээ байна. За Гармаа дөржийн мөнгөтэн зээр дүрээ Дундгой аймгийн Дэлгэр Цэгц сумын үеч Гармаа дөржийн мөнгөтэн зээр дүрээг аймгийн алдарт төдөө идэр мөх үйсэн юм байна. За идэр мөх соёлын нас нэмэрдийн уралдаанд бар халдсан гүрээгэн төрүүлгэсэндээ за соёлын дөрвөний ажилтаа аймгийн алдарт байж төр мандахын урдан хаяр алзан үрээ байна. Монгол улсын тодмонлооч ванзрагчин бэлэг дэмбэрлийн унгаа адуу байсандаа ногоол дэвж байгаа өсгөөсөө хаяр алзан үрээ. Монгол улсын алдарт байж дэмжиг зоодлын эр бол дуяа салгыг харуулсан байгаа. 038-аар Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын үеч мөнхөдөн гандагсын хөрөн үрээ байна. Энэ хөрөн үрээ Монгол улсын тодмонлоо байж Төмөр хатрын гал одохын унгаа адуу байсан. За 38 номертой зэр дүрээ Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын аймгийн алдарт байж төдөө идэр мөнхийн үйсэн Гармаа дөржийн мөнгөтийн урдан зэр дүрээ хамгийн ард яваад Дэлгэр Цэгц сумын ариат. За 07 мөнхөдөн ганд төгсөө урдан зэр дүрээ өчигдөр сонгуул дээд насны нэмэрдийн уралдаанд хурдан бороо 6 түрүү мөгрөөд хурдлуулсан. За өнгөрсөн жилийн Дундгой аймгийн төвхт 80 жилийн хурдан сонгуул дээд насны нэмэрдийн уралдаанд бороо 6 төрүүлсэн. За тэр бороо 6 нь өчигдөр Дэлгэр хангас сумын төвхт 100 жилийн өмнө барь надад сонгуул дээд насны нэмэрд төрүүлсэн байгаа. За ганцхан сонгуул дээд насны нэмэрдийн уралдааны зохион байгуулсан. За 07 номертой мөнхөдөн ганд төгсийн зэр дүрээ энэ явж байна. Шар хувцастай хөвгтэй. За урдлынхан 124 номертой Монгол улсын алдарт байж эр болдын үйсэн соёлын дөрвөний ажилтан аймгийн алдарт байж Эрдэнэ сүрэнгийн төр мандахын урдаа хаяр алзан үрээ. За соёлынгийн уралдаанд мөн хаяр алзан үрээ мардуулаад 6 турдалсан. За ард нь мөнхөдөн ганд төгсийн урдан зэр дүрээ. За эхний эдүүрэн дээр нэг очие доо тийм ээ. 85 номертой хулуураа гараад ирсэн ба 85 номер Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын байж Эрдэнэ хотын зэдийшээ хулуураа байна. Цаатлаар нь 72 номертой аймгийн алдартай соёлын дөрвөний ажилтан Эрдэнэ сүрэнгийн төр мандахын эсгээс хаяр Монгол улсын алдартай жаргал сайхны Эрдэнэ дэх соёо салгыг тааруулсан. За 10 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын байж Баатрын Нямбаатрын зэр дүрээ байгаа. За урд нь 83 номертой Дэлгүү зэр дүрээ гараад ирсэн байна. За 83 номер Дундгой аймгийн Атаа Цэгц сумын байж Баатрын Батхүүгийн зэр дүрээ юм байна. Цэнхэр хэлгүүстэй зэр дүрээ Монгол улсын алдарт байж Дүүрийн магийн Баатрын хүү Батхүүгийн хурдан зэр дүрээ энэ байна. За бас Дэлгэр Цэгц сумын баяр наадам нэг учиргоолаа иртүр авч ирсэн Батхүү яач байна. За 197 номертой зэр дүрээ энэ дунд яваад Дундгой аймгийн Эрдэнэ сумын Шоунгийн инктүрэнгийн урдан зэр дүрээ чинь энэ байна. За Эрдэнэ сумын төгтөөд хөр үрээгийн төрүүлсэн. Хар үрээгийн төрүүлсэн 200 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын үеч Дорж Жүрийн Цуланбаатарын Дуган алтар үрээ байна. За урдны яваадгаа 2-ны номер эдвэ 41. За энэ Монгол улсын аврагмалчин Гангарын ансгийн урдаа хэрэг байна. За Шоунгийн мөнх дөрөнгийн хэрэг гол яваадгаа 03 номертой мордсон мөнхөдөн ганд төгсийн зэр дүрээ араас орж ирээд өнгөний өрөөнүүдтэй нийлсэн шүү. За 200 номертой алтар Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын Дорж Жүрийн Цуланбаатарын шар хэрэг байна. За урд нь Монгол улсын аврагмалчин Гангарын ансгийн урдаа алтар үрээ. За 197 номертой зэр дүрээ Дундгой аймгийн Эрдэнэ сумын Шоунгийн инктүрэнгийн зэр дүрээ тод ягаа хэлгвч нэмнэтэй Шоунгийн инктүрэнгийн зэр дүрээ. За урд нь яваадгаа 03 номертой зэр дүрээ нь бол Дэлгэр хангас сумын мөнхөдөн ганд төгсийн урдан зэр дүрээ ийм 2 зэр дүрээ гараад ирсэн. За нөгөө бүртгэл дээр байхгүй 168 номертой зэр дүрээ ч эхэн дээр гараад ирсэн шүү. За 85 номертой хар ураар Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын Эрдэнэ хотын зэдийш хар ураар үрээ байна. Зэдийш 2 чмөр мордуулсан юм байна. Зэдийшийн бороо 4-тэй. За 195 номертой мордсон Дундгой аймгийн Эрдэнэ сумын үеч Ундрах холдын мөнгөсхийн урд дээр 3-таар. За өнгөн дээр Шоунгийн инктүрэнгийн урдан зэр дүрээ гараад ирсэн. За Эрдэнэ залуучин ер нь 2 сумын тэгшөөд хязаалмар төрүүлэгч гэж байгаа юм биш үү дээ. Зэр дүрээ өнгө аваа гараад ирсэн. За 168 номер гэж бол бүртгэл дээр байхгүй байгаа шүү. 169 номер Дундгой аймгийн Дэлгэр Цэгц сумын байж Батболтын хэрэг өөрөө байгаа нь дэлтэй өөрөө бараг тэр хүн болоо да. За өнгөн дээр Дундгой аймгийн Эрдэнэ сумын Шоунгийн инктүрэнгийн урдан зэр дүрээ. За Шоунгийн инктүрэн, Шоунгийн мөнх дүрэн гэж ихэр уяаж өгдөг. За Эрдэнэ сум бол одоо олон ихэр уяажтай. Очрын мөнгө сайхан, очрын мөнгө бод Шоунгийн инктүрэн, Шоунгийн мөнх дүрэн гэд улсын баяр наадам түрүү авч ирсэн Баатаржийн өнөр үеийн Баатаржийн Баатар жилүүн гэж ихэр уяаж нар байсан. За 03 номертой Дундгой аймгийн за мөнхөдөн ганд төгсийн урд өрөөр нь гараад ирсэн юм байна. Энэ чинь Дундгой аймгийн Дэлгэр хангас сумын мөнхөдөн ганд төгсийн урдан зэр дүрээ өнгөлөд гараад ирсэн. Ард дээр нь 168. За 169-тэй хөрөө бараг бомб байлгуудаа Дундгой аймгийн Дэлгэр Цэгц сумын үеч Батболтын урдаа хөрөө шин төр үеч уяагийн салгыг тааруулсан байгаа. За 198 номертой хөрөө нь Дундгой аймгийн Эрдэнэ сумын үеч Ундрах холдын мөнгөсхийн урдан хөрөө байгаа. За 85 номертой морсон Дэлгэр хангас сумын үеч Эрдэнэ хотын зэдийшийн бороо. За арын зэр дүрээ юу 197 юу. За 197 номертой Шоунгийн инктүрэнгийн урдан зэр дүрээ чи энэ юм байна. 5 дээр орж ирсэн юм байна. За мөнхөдөн ганд төгсөн зэр дүрээ харин жаахан зөв тийшээ дэлчүүгүй юу. Арын эхний дөрвөөрөөс жаахан зүнтэйгээр ашир өгдөөс замаа мэдээд байгаа байлгүй дээ.
За одоо жаахан сууя та. Эхний 4-өөр нь бутны зах руу орж ирсэн. За бутнаас гарч ирэх чинь бас мордын барьер нь тун их солигдоод харагдсан шүү. Азарганы уралдаа, соёлынгийн уралдаа яваад харагдсан. За Шавнгийн инх дөрөнгийн зээрд, Мөнхөдийн гандагсын зээрд, Ундрах холдын мөнгөсөхийн хээрвэ гээд 5 үрээс олоо явчихсан. За 200 номертой Дундгой аймгийн Дэлгэр ангаас өмнө Доржурын Цолонбаатарын шар хээрвэ байгаа. Монгол улсын авраг малчин Гангарын ганцхийн урдын хээрвэ цаагуур нь. За шар уцтай хөвгтөө зэрдрийн номерыг нэг харж та түрүүг нь харж зүрэ байна да тийм ээ. За 200 номертой хээрвэ нь бол Доржурын Цолонбаатарын урдын хээрвэ байгаа. За 107 номертой зэрдрөчээр араас орж сүрээ явах шиг байна да дөрөв бүртгэл дээр харагдахгүй байсан. За 07-той зэрдрөө яваа Мөнхөдийн гандагсын 2 зэрдрөө мордулсан юм байна штэ. За өнгөн дээр 03 номертой зэрдрөө гараад энэ 07 номертой урдан зэрдрөө гарч ирсэн байна. Аймгийн алдарт туяач улсын баяр наадамдаа Бүлтэн бороо зэрэг хайрагдуулж байсан 1990-ад оны сүүлүүд бол Хадаг туран гэдэг мөрөө за Хадагт наадамд анх төрүүлгээд олон наадамд айраг түнд урдуулж байсан юм сайн үеч. За Жамбагийн мөнхөд Жамбагийн нацаг төржгээ төрсөн ах トゥ сайн үеч нар Монгол улсын авраг малчин Гангарын ганцхийн урдаа хээрэн явж байна. Оргийн гангарын хөө. За хурдан бороо зэрэг өглөөний наадамд 6-аад урдалсан да. Дэлгэр ангаас өмнө 100 жилийн баяр наадамд 6-аад урдалсан. Дундгой аймгийн сайн цагаан сүмийн үеч Бат сайхны Батмөнхийн нэр дээр 56-аад урдалсан. За энд 07 номертой Мөнхөдийн гандагсын урдан зэр дүрээ урд нь бол Дундгой аймгийн Дэлгэр ангаас өмнө үеч Доржурын Цолонбаатарын урдаа хээрвэ явж байгаа. За Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө угуул нарны хөлөг морин спорт баяртай холбооны тэргүү болсон Цэвэл сумын ганхүүгийн зүгээс Дэлгэр хангаасчуудаа бас түүх 100 жилийн ойн баярын мэнд хүргэж сайхан наадахыг хүсэн өрөөсөн байна. За 200 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө Доржурын Цолонбаатарын урдаа хээрвэ ард дээр нь Мөнхөдийн гандагсын хээрвэ зэр дүрээ явж байгаа. За эхний 5 үрээс алаа явчихсан ард дээр нь явж байгаа 6 талаар явж байгаа 2 үрээ харагдаж байна. За одоо нэг нэлээд сайхан суучаа да тийм ээ 7 үрээ гараа явцсан. За 8 үрээ араас орж ирж байгаа 41 номертой Монгол улсын авраг малчин аймгийн алдарт байж Гангарын ганцхийн урдаа хээрвэ хэзэнээсээ гангаргаахан бол хурдтай тайлда 10 номертой зэр дүрээ Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө гоч Баатрын Нямбаатрын хурдан зэр дүрээ байна 10 номертой дэлтэй зэр дүрээ. За хүрэн үрээ бол араас орж ирсэн үрээ байна шүү. Тэр жоохон хөвгтэй өрөөрэ. Дэлтэй хөрөөрэ. За тун хөөрхөн унаачтай одоо байна да энэ. Санжаагийн галуудрахын. За 131. За 121 л байгаа. 131 номер бол бүртгэл дээр байхгүй байна. За Монгол улсын алдарт байж Эрволдын үйсэн Соёлын дэргэний ажилтаа аймгийн алдарт байж Эрдэнэ сүрэнгийн төр мандахын урдан өсгий сага зэр хээр алз үрэн дунд явж байна. За 180 номер гарчсан байна. За энэ дунд нь яваад байгаа цагаан үрээ чинь дөрөв харагдчихсан да. 82 лөө. За 52 номертой цагаан үрээ 82 номертой цагаан үрээ гарч ирсэн дунд явж байна. За цагаан үрээний номер чи харин бүртгэлдээ юу вэ? За Монгол улсын алдарт байж Эрволдын үйсэн Соёлын дэргэний ажилтан төр мандахын урд өсгий цагаан хэр за 82 номертой за Дэлгэр хангаас өмнө үеч Инх мандахын урдан цагаан үрээ байсан. Энэ түрүү Инх мандахын үйсэн Даваа цэрэнгийн Мандахбаатарын урдан цагаан үрээ байна. Сумын зам Мандахбаатар гэсэн үг. За 180 номертой зэр дүр араас орж ирсэн байна. За Дэлгэр хангаас өмнө түүх 100 жилийн ойн баяр наадмын Хязаалангийн уралдаан байранд ороход нэг 5 км үлдэж байна. 180 номер бол Дундгой аймгийн Үлзий сумын үеч Сувдагийн Эрдэнэ жолооны хурдан зэр дүрээ байна. Энэ Алтан урганы эзэн Сувдагийн Эрдэнэ жолоон байханд аймгийн алдарт Доржинцэнгийн Батхуйгээ солгыг харуулж байгаа энэ зэр дүрээ. За Гангарын ганцхийн хээрвэн дунд яваад байгаа Монгол улсын алдарт байж Эрволдын үйсэн Эрдэнэ сүрэнгийн төр мандахын хээр алз үрээ явж байна. Бэлэг дэмбэрл манлаа унгаа адуу байсан. За цагаан үрээ нь бол 82 номертой морцсон байлоо. За сумын зам Мандахбаатарын урдан цагаан үрээ байгаа. За 120 номертой сайхан зэр дүрээ наавар гараад ирчихсэн урагшлаад байгаа. Энэ Баатрын Новын Батболтын хурдан зэр дүрээ байна. Дундгой аймгийн Эрдэнэ 7 сумын үе Цэ сүрэнгийн нов гэж одоо их сайн үеж байсан да 1980-ад оны 90-ад оны ихэнх үе 2000-ад оны их үед бол 2000-ад оны сүүл үеэр за энэ үеж бол одоо Дундгой аймгийн Эрдэнэ 7 сумын Новын өрөлтгоотын хонгор алзаммар гэдгийг бол одоо Монгол даяар хандахгүй байгаа говийн бүсийн даншиг наатанд төрүүлжсэн. Энэ хүний төрсөн дуун бол олон том додоо хэмээн алдарсан Новын Батболт гэж байж хурдан зэр дүрэнд гарч ирсэн байна. За 131 номероо олоод орчод хурдан хүр үрээнд яваад байгаа тийм ээ. За дэлттэй хүр үрээ 131 номертой жоохон хөвгтэй хүр үрээ. За энэ бол бүртгэл дээр байхгүй байна да. За 131 номертой хүр үрээ бол бүртгэл дээр байхгүй гэдэг байна. За урагшлах уу? Хойш нэг сууж харуулчаад урагшлаа да тийм ээ. За 131 бол бүртгэл дээр яагаад ч байхгүй гэдэг шүү.
За Төрмөндгийн хэр Монгол улсын алдар төвч Эрдэнэ төгсийн үеийн хэр байна. Урд нь байна. Арын хэр нь Гангарын гансгийн хэр алсуурхан хойшлоод байна да. 86 юу? Хулрооны номер. За 86 номертай болоор Дэлгэр хангай сумын Цэвэн Арвдангийн хурдан болоор Монгол улсын алдар төвч Эр болдын үеийн хүлэг байна шүү. За 155 номертай Өсгөөс хаан зэр сарттай Өсгөөс хаан зэр дээр араас орж ирээ өргөшилж байна. За 155 номер гэдэг бол Монгол улсын алдар төвч Эрдэнэ төгсийн үеийн Чогнымын зөрөгт мөнхийн хурдан зэр дээр байна. За 200 номертай мордсон Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Орч Үрийн Солонбаатарын хурдан шар хэр ард яваад байгаа. За эхний дөрвөөр хол салсан арын 3-өөр бөөн яваад байгаа. За 07 номер руу за аймгийн алдар төвч Мөнхөдөн гандагс алдарт хадаг төрөмөрийн эзэн Бүлтэн бүрийг улсын Бернадумдаа иж айрагдуулж байсан. Төв аймгийн баян хүнжүүлсэн хэрэг аймгийн алдар төвч Мөнхөдөн Яринболтын хурдан борозрыг улсын Бернадумдаа айрагдуулж байсан. Мөнхөдөн гандагсын хурдан зэр дүрэ 07 номертой морцсон зэр дүрэ жаахан гадагшаад илж явах бол урагшил араас уучих бай. За 07 номертой Мөнхөдөн гандагсын хурдан зэр дүрэ 8 дээр гарч ирсэн байна. За хөндөд ухаа яваад эхний уртлын өрөөнд орчихгүй суучихгүй бас. За урд талын 6 дээр явж байгаа эхний дөрвөөр бол ер нь бараагүй хол салцсан байдгаа. За 197 номер гэдэг бол Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын Шовонгийн инх дүрэнгийн урдан зэр дүрэ хэдхэн хоногийн өмнө Эрдэнэ далайн сумын дөх 100 жилийн баяр наадамд хурдан хар үрээгээ төрүүлсэн ихэр дүрэнгийн урдан зэр дүрэ байна. За урд талын борроо ч нэг 85 номертай борроо жаа үлдсэн байж та Дэлгэр хангай сумын байж Эрдэнэ хотын зэдийн шин борроо хөтлөөд байсан ингээд эхний дөрвөөрөөс үлдсэн байна. За тэр урд Мөнхөдөн гандагсын урдан зэр дүрэ явцсан байна да. За нэг 2 хэррүүтэйгээ явцсан байна. За зэр дүрэний хөл ус тун аятайхан байна да. Бор алдсан үрээ чинь хойшлоод байгаа доо тэгэхээр арын үрээ ирэхээр урагшлаа түргдээд урагшилт юм болоо яа тийм бол. За энэ хоёр бол 4 5 дээр явж байгаа хоёр үрээ. За ган төгсөн зэр дүр чи ер нь буруу тушаа гарах гээд байгаа доо. За гараад үлдчихлээ те. За Шовонгийн төрөнгийн зэр дүрэ Цэдэн гişin Эрдэнэ хотын ордон Эрдэнэ хотын зэдийн шин ордон бор 4 5 дээр явж байгаа. За энэ хоёр дээр бас араас өрөөнд 90 дээр шир өөлтөө нэг 6 өрөө яваад байсан. За хоёр за нэг нь бол Мөнхөдөн гандагсын урдан зэр дүрэ байгаа. Энэ тод монлоо байж гал одрохын унган зэр дүрэн юм бол хоёр адилхан зэр дүрэ байсан. За зөв талд нь гаруул харин тамган танигдж магадгүй цэнхрэлгэвч нэмнэтэй 03 номертой зэр дүрэ бол Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын гэж удам туяж Мөнхөдөн гандагсын урдан зэр дүрэ байна. Жамбагийн Мөнхөдөө гэдэг үеч бол одоо бас цуутай байждын нэг мөн шүү Дэлгэр хангай сумын Жамбагийн нацаг дөржин сансар гэдэг үе удмаар ийм сайн адуутай ийм үеч нар. За 168 гэдэг гамдаа энэ бол бүртгэл дээр байхгүй 169 номертой шин төрийн юусэн Батуултын хэрэл гэж бүртгэл дээр байгаа. Энэ Батуултын хэрөө нухаа. За ам узуун дээр бол Мөнхөдөн гандагсын зэр дүрэ сайхан цэрэгөр одоо энэ ам узууны урдан зэр дүрэ бол ер нь за хээр өрөө жаахан зайгаа авсан сэлүүх юм байна да. Энд чинь 198 номертой мордсон Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын байж ундрах ултын мөнгөсгийн урдаа хээр байгаа. За нэг ингээд арын 2 нэг үүдэн хомрын зайтай нэг 3 үүдэн хомрын зайтай хээр нөтлөөд байгаа. Эрдэнэ далайн хээр ард нь Дэлгэр хангай сумын Дэлгэр цогтын хээр Дэлгэр хангай зэр дүрэ ингээд 3 үрэ хол гараад ирсэн. За бүртгэл дээрээ бас жаахан хариуцлага номерос л мордолцол байгаа хол да. Яаж нараас яараа зайлвал тэгээд бас харахчгүй юм. За өнгөн дээр 198 номертой Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын байж ундрах ултын мөнгөсгийн урдаа хээр ам узуун дээр нь Мөнхөдөн гандагсын зэр дүрэ. За 3 дээр Дундгой аймгийн Дэлгэр цогцсон байж Батуултын хээр үрээ за Батуултын хээр шилгээж үзэж байна. Болоогүй л нэг сүгтэй басан чи. Надад одоо өчнөө уралдаан тохил байна л гэдгийг одоо харуулж байна. За 452 бор зэр дүрэ 2 баяраа хадгалж байгаа юм байна. Шовонгийн дүрэнгийн хурдан зэр дүрэ. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Эрдэнэ хотын зэдийн шин бор 2 яваад байгаа. 85 номертой сумын алдартай Эрдэнэ хотын зэдийн шин бор. За мэдээж Эрдэнэ хот ихээр Дашторын ач нарын нэг байлгүй да. Аймгийн алдартай Жирэнчингийн Дашторын хүү Эрдэнэ хотын хүү гэж тарах зэдийн шихээр. За 197 номертой Шовонгийн төрөнгийн зэр дүрэ ингээд 5 дээр явчлаа Эрдэнэ далай. За Мөнхөдөн гандагсын 07-тай зэр дүрэ юу. За сартай зэр дүрэ энэ явж байна. Дундгой аймгийн Эрдэнэ Дэлгэр хангай сумын гэж Мөнхөдөн гандагсын зэр дүрэ 6 дээр яваад байгаа. За давхар айр гэж ирэн тун магадгүй дээ Мөнхөдөн гандагсын өдөр. За 6-гийн зэр дүрэ. За 7 араас оржсэн. За 200 номертой мордсон Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Орч Үрийн Солонбаатарын шар хэрэг явж байна. За хонгор араас оржсэн өрөө шүү. 0 хэдүү. 8. За 05. За 06 номертой хонгор араас ороод иржээ. За 06 гэдэг номер чи хари юу гэлээ. За энэ Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын гэж Лантуугийн Алтуугийн хонгор гэдэг чи энэ юм байна штэ. Лантуугийн Алтуугийн хонгор энэ араас орж ирлээ. За баг Мянгүрсрынгийн Алтуу өчрөө солгыг тааруулсан байгаа болоо да энэ хонгор байна.
За 180 номертой сайхан Домсын эрдвэрээ наагур яваад байгаа. За Төрмөндхийн хэр алзуурай Монгол улсын алдарт байж дэмжиг зоодлын эр болтын үйсэн Сувдагийн Эрдэнэжлын зэрдрээ бол наадталд нь яваад байгаа. Цааталт нь эр болтын үйсэн соёлын тэргүүний ажилд Эрдэнэ зүрэнгийн Төрмөндхийн хэр алзуурай яваад байгаа. За соёлынгийн уралдаанд Эрдэнэ зүрэнгийн Төрмөндхийн хэр алзан соёлон бас 6 турдсан Лантуугийн Алтуугийн хонгороо цаагуур нь Дорж Үрийн Солонбаатарын шар хэрвээ 7 дээр 8 дээр Лантуугийн Алтуугийн хонгороо 9 дээр эр болтын үйсэн Эрдэнэ төгсийн хэр алзан үрээ 10 дээр Алтан урганы эзэн Дундгой аймгийн Үлцэд Буянтын үеч Сувдагийн Эрдэнэжлын зэрдрээ байна. Аймгийн алдарт байж Доржинцэнгийн Бат өгийн нар мандах хуяа салгыг тааруулж байгаа. За Дундгой аймгийн нарны хөлбөр спорт хойштой холбооны тэргүүн асан Цэв сумын анхуугийн зүгээс Угуул нутаг Дундгой аймгийн дэлгэр хангачуудаа бас түүхт их амжилтгээд өвшүүлж сайхан наадахыг хүсэн ярөөсөн байна. За 200 номертой шар хэрэг 14 өрөөний өнгөн дээр яваад байгаа. За эхний 3 өрөө хол, за ар дээр нь 2 өрөө, ингээд 1 өрөө 6 өрөө яваад байгаа. Ингээд 10 өрөө салаа явчихсан байгаа. Монгол улсын алдарт байж эр болтын үйсэн жаргал сайхны Эрдэнэ зүрэнгийн Төрмөндхийн урд дээр 10 дээр. За урд талд нь бол Сувдагийн Эрдэнэжлын зэрдрөө яваад байгаа. Лантуугийн Алтуугийн хонгороо урд нь 200 номертой Дорж Үрийн Солонбаатарын урд шар хэрэг явж байгаа. За нэг болтчээ тэгээ урагшаа авах гэсэн хөө. За амжихын болоодаа нэрийн тогтой машин бас нэлээд урагшилсан харагдаж шүү. За Мандахбаатарын цагаан өрөөл арын өрөөнтөр харагдаж байна да. Дэлгэр хангас сумын гэж Дашцэрэнгийн Мандахбаатарын. За гөөгөөгийн үйсэн Монгол улсын алдарт байж Эрдэнэ төгсийн үйсэн Төрмөндхийн хэрэг харагдаж байна. За Сартай зэрдрээ Нямбаатрын зэрдрээ хот 10 номертой өнө зэрдрээ. За Нямбаатрын зэрдрээ Мандах сумын за Мандахбаатарын цагаан өрөө явж байна. Цаатал нь 155 байна уу? За 150 номер 55 номертой Эрдэнэ төгсийн үйсэн Чогнымын зэрэгт мөнхийн урдан зэрдрээ байна. За урагшлаа одоо бол урагшлахгүй амжихгүй шүү. Эрдэнэ төгсийн 2 2 яваад байгаа юм байна. За Төрмөндхийн хэрэг Эрдэнэ төгсөөсөн. За зоригт мөнхийн зэрдгийг мөн Эрдэнэ төгсөөсөн. Сумын за Мандахбаатарын цагаан өрөөнд явж байна. За ястаа нэг болцсон цагаан адуу байна да. Энэ 14 5 дээр явж байгаа адуу юу. За 10 адуу урагшаа явцсан шүү. За 10 адууныхаа араас нь цагаан танилцуулаа явчаа зөвчтэй. 10 өрөөс олоо явчихсан. За өнгөний дөрөж ер нь барайны наахан очиж байна шүү. За дөнгөж тогтоол урагшаагараа явчих да. За арын зэрдрээ чинь Сувдагийн Эрдэнэжлын хурдан зэрдрээ байна. Алтан урганы эзэн Сувдагийн Эрдэнэжлын зэрдрээ. Цаагуур нь 200 номертой Дундгой аймгийн дэлгэр хангас сумын Дорж Үрийн Солонбаатарын хурдан шар хэрэг жаахан үлдэн маягтай болчлаа шүү. За Лантуугийн Алтан аягийн хурдан хонгор Мягүрсрэнгийн Алтан очроо байны өрөө байна. Энэ уртлын 124 номертой соёлын тэргүүний ажилтан аймгийн алдарт байж Эрдэнэ зүрэнгийн Төрмөндхийн хэр алзан үрэг Монгол улсын алдарт байж эр болд уйсан. Аргагүй нэг хурдтай айлын оног юм байлгүй да Монгол улсын тодмонлоо байж банзрагчийн бэлэг дөмбөрлийн оног намхтай хурд өвлөг байна лээ. Лантуугийн Алтуугийн хонгорол өөрийг нунгаа адуу явах. За яврагчлаа 5 за 6 7 8 дээр явж байгаа 2 өрөө харагдаж байна. Ардноос 2 өрөө. За бор өрөө чинь улам хойшлоод харагдах юм да. 85 номертой морсон Дундгой аймгийн дэлгэр хангас сумын гэж Эрдэнэ хотын зэтийн шин бор байна. За яг л Даштарууга адууны хар бор адуунууд харагдаад байна да. Энэ соёл насны мөрдийн уралдаанд яг ийм хар бор бас Эрдэнэ хотын төрөөрийн нэрээр мордоод бас хар бороод орчихсон. За 2 2 салаа явцсан. Мөнхөдийн гандагсын зэрдрээ эхний 2 2-өөд цуг явчихсан. За гандагсын 07 номертой зэрдрээ энэ яваад харагдаж байна. 197 номертой Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын Шоунгийн инх дүрэнгийн зэрдрээ ард нь явж байна. Тод өлгөвчин номнэтэй зэрдрээ бол 5 дээр яваад байгаа. За Дундгой аймгийн дэлгэр хангас сумын байж Мөнхөдийн гандагсын урдан зэрдрээ арын 2 өрөөний өнгөн дээр уу 4 дээр явж байна гэсэн үг. 4 дээр гандагсын зэрдрээ 5 дээр инх дүрэнгийн зэрдрээ яваад байна. За эхний 3 өрөөнд дээр очиод тийм ээ. За Дундгой аймгийн дэлгэр хангас сумын түүх 100 жилийн хойно Хязаалан насны мөрдийн уралдааны өнгөн дээр 3 үрээ гарч ирсэн. За дэлтэй хэрэг нь 3 дай Дундгой аймгийн дэлгэр зохицсон юм гэж Батуултын урдаа хэрэг ухаан 169 гэсэн номерээр бүртгэлдээ харагдаад байсан. За Баатарчингийн шин төр уяач уяа салгыг нь тааруулсан. За 3 үрээ хөдлөгчлөө. Мөнхөдийн гандагсын зэрдрээ бол тэгээд үлдэхгүй хөдөлж байна. За Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын гэж ундрах улдын мөнгөсгийн хурдан хэр өрөө өнгөн дээрээ яваад байгаа. За 2 сайхан морь өрөө өнгөн дээрээ гараад ирсэн. За 3 өрөө ширэнд харалханд үзүүрийн уралдаан бол тун шимтэй сайхан уралдаан болно. За 198 номертой морсон Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын гэж ундрах улдын мөнгөсгийн хурдан хэр за азаргын хэрэж айхтар өрөө шүү дээ түрүү шилгээж байгаа харагдаж байсан. Зөв талаар нь гурвуулаа холбоо таралсан чиглүүлэгчдэн дээр наалтаад ирж байгаа харагдаж байна да. За аргагүй нэг хурдыг харуулж байна да. Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын гэж ундрах улдын мөнгөсгийн хэр өнгөн дээрээ за захаад үзүүрүүлаасан да. Ер нь
Яг л гарын 3 уурал шиг л үзүүрүүлээс л дадгаа харагдж байна. Мөнхөөдийн гандагсын зэр дүрээ жаахан үлдээд байгаа харагдаж байгаа юм да. Хоёр хэррөөний хөл бол тун ширүү юм байна. Батуултын хордоо хэррээ, Ондорголтын мөнгөсгөө хэррээ үзүүр аваад байгаа. За жаахан цаашаа далихгүй бол одоо бас тогны бас баруун талаар жигтэй яваад байгаа харагдаж байгаа юм. За Ондорголтын мөнгөсгөө хэррээ нөнгөн дээрээ. За дундгой мөнгөлгөр цэцэн мөнгөж Батуултын хордоо хэррээ ам уузун дээр. За Мөнхөөдийн гандагсын хордон зэр дүрэнд 3 дээр явж байгаа. Жамбагийн Мөнхөөдөгийн хүү аймгийн алдартай гандагсын хордон зэр дүрээ. За Дундгой аймгийн Эрдэнэ далай дэлгэр цогт дэлгэр хангаа гэсэн 3 сумын 3 урд үрээ өнөө жилд 3 улаан төгс 100 жилийн хойд хожиж байгаа сумдын 3 үрээ орж ирж байна. За энэ дээр нь чиглүүлэгч нь цаагуур тааш орж байгаа хөстэй юм байна шүү. Дандаа жирэн даашаа орж ирээд ингээд за хоёр хэррээний аль нь вэ үзүүр дээр Батуултын хэррээ юу Ондорголтын мөнгөсгөө хэррээ за чөлөөтөө дөрүүлэх юм байна уу Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын байж Ондорголтын мөнгөсгөө хэррээ бүр шахаж байгаа цаашаа дөрүүлчлээ ам үзүү Өсөг-Хотын Батуултын хордоо хэррээ за Айргийн 3 Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын байж Мөнхөөдийн гандагсын хордон зэр дүрээ байна Айргийн 3 турдалж байна Мөнхөөдийн гандагс унган нутгийн даван дээр 3 турдлууллаа за Давхар Айр гэж том магадгүй ард ус ширүү хөлтэй өргөн зэр дүрээ явж байгаа. За аймгийн алдартай Мөнхөөдийн гандагс улсын баяр наадамд урдан бороо зэрэг харагдуулжсэн унган нутгийн даван дээр зэр дүрээ 3 турдлуулж байна. За бүртгэл дээр 169 номертой хэррээс энэ бараг мөн байлгуудаа 168 номер бол бүртгэл дээр хараахан байхгүйсэн. За дараач авсан номер бол зэр дүрийн номер гэдэг Батуултын хэррээ гэдэг ам уузуудаа Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын байж Ондорголтын мөнгөсгөө ордоо хэррээг мөнхөлд байсаа. За 4-5 хэррээг харъя. За нэг 300 м холол салсан байсан шүү. За 4-5 арын 2 их ширүү юм байна да. За мөнхөөдийн гандагс хос хайрга болаа зэр дүрээ. За шовонгийн инктөрөнгийн зэр дүрээ 5 лантуугийн алтуугийн хонгор 6. За төр мандахын хордон хээр алзан үрээ 7 орж байна. За алтан уйгийн чинь FC цомын уралдаанд хонгор үрээ бас 6 турдлуулж байсан да. За цэдэн